Жийн төрөвчөнд 5,000 болон 20,000-ийн 28 дэвсгэрт байв. Нийтдээ 395,000 төгрөг байсан бол мөнгөн дэвсгэрт тус бүр хэдэн ширхэг байсан бэ? Өөрөөр хэлбэл 5,000 хэдэн ширхэг байсан, 20,000-ийн дэвсгэрт хэдэн ширхэг байсан бэ гэдгийг олно гэсэн үг. За тэгэхээр бүх дэвсгэртийг нь 5,000 гэж тоолох юм бол 28-ыг 5,000-аар үржүүлээд 140,000 бол. За мэдээж хэрэг нийт мөнгөний хэмжээ бол ийм байх ёстой байсан. Тэгэхээр бүгдийн 5,000-ыг тоолчих юм бол $395,000-аас 140,000-ыг хасгаар 255,000 төгрөг. Нийт зөрөө буюу энэ 255,000 төгрөг нь тоологдоогүй болсон гэсэн. Яагаад тоологдоогүй вэ гэхлээр мэдээж хэрэг 20,000-ийн дэвсгэртийг 5,000-аар тоолцохоор дэвсгэрт толгон дээр 20,000-ийн дэвсгэрт толгон дээр 15,000 төгрөг дутуу тоологдоод байгаа л гэсэн үг. Тэгэхээр 15,000 төгрөг нь хоримтлогдсаар гоод 255,000 болсон учраас бид нэр хэдийн ширхэг 20,000 байсан бэ гэдгийг олохын тулд 255,000-ыг 15,000-д хувааж өгнө. 17 гэж гарч ирнэ. Өөрөөр хэлэх юм бол 20,000-ийн дэвсгэрт 17 ширхэг байсан. За тэгвэл 5,000-ийн дэвсгэрт хэд байсан бэ гэхлээр нийт 28 ширхэг дэвсгэрт байснаас 17 хасчих юм бол 11 ширхэг гэж орж ирнэ. Өөрөөр хэлбэл 5,000-ийн дэвсгэрт 11 ширхэг байсан байна.